Миний өмнө өндөр ханс өндөрлөн. Тэрний цаана ямар байдаг бол ориглоос яаж харагддаг бол гэж бодно. Сайн байцгаана уу? Өнөөдөр 2016 онд гарсан Haikyuu анимныхаа 3 дугаар бүлгийг оруулж байна. Мэдээж бүх бүлгийг нь оруулах болохоор лайк, subscribe дараад хонхоо асаагаад хүлээж байгаарай. Ингээд аним руугаа орцгоё. Манай хэд ч тоглолт болох газраа ирж охтын багийнхан ч дэмжихээр ирнэ. Финал тоглох нэ гайхалтай юм аа гэд Азийн сахиус авснаа өгнө. Финалийн тоглолт ч олон хүнтэй байна шүү гэхэд манай хоёр ч их хүнтэй байхад ялвал юу болох вэ гэж хөөрцгөн. Нөгөө хэд нь ч ичмээр юм аа гэхэд Дайчи чимээгүй байцгаа гэд уурлана. Хината дээр хоёр найз нь дэмжихээр ирсэн байв. Кагаяамаг хараад тэр яагаад энд байгаа юм гэж гайхахад би ч гэсэн гайхсан. Гэхдээ түүнд ч гэсэн олон зүйл тохиолдсон. Биднийг дэмжээрэй гэд явна. Дайчи гинэт зогсож нөгөө хэд нь яасан бэ гэтэл нэг ах нисэж чаддаггүй байсан Карасуно финалд азар гарч ирээгүй гэж найдаа гэж хэлхийг сонсно. Харин Үкэ ах хүү дахиад л иржээ. Хин нэгний хамаатан биш хаяа ирж үздэг. Манай клубын фэн юм шиг байсан. Сайн тоглол магтаж, муу байвал муулдаг гэв. 3 дугаар ангийнхан ч бидний 1-р анги байхад тоглолтыг маань үзэж байсан. Дахиж унсан гэж хэлүүлэхгүй дээ гэж уурлана. Финалийн тоглолт гээд телевиз, цом, медаль гээд их л сүртэй харагдана. Тэднийг дэмжихээр зэрэгэлдээх багийнхан, орлогч захирал, сургуулийнхан гээд бүгд л ирсэн байв. Манай хэд ч бүгд сандран хачин царайлцгаана. Танакагийн ихч с ิจ гтэй хүн эргэлдээд байхаар нь аваад ирлээ. Тагнуул байх гэхэд нөгөөх нь сандран би Цукишимагийн ах байна. Битгий ир гэсэн болохоор ийм байдалтай ирснээ хэлв. Манайхан ч эсрэг багийн хөгжин дэмжигчдийг харан гайхан зогсно. Гэтэл хаалгаар Шираторизавагийнхан орж ирнэ. Хоёр багч бэлтгэлээ хийцгэн эсрэг багийг дэмжиж байгаа ихэд Хинатаг жижигхэн хүүхэд байна. Муу багийг нь дэмжмээр санагдчихлаа гэж ярилцсан. Танакач манай хоёрт өчигдөр хийснээ хий гэхэд манай хоёр довтлогоо хийхэд хүмүүс гайхан харцгаана. Эсрэг багийнхан тэр тагжгар шууд доош нь дарлаа. Хурдан юм аа гин. Үкэ гарааны гişүүд нь хിവэрэ байна. Хийх зүйлээ мэдэж байгаа үстэй гин. Харин багш финал эхэллээ. Энэ хүртэл ирсэн юм чинь ялаад улсын тэмцээнд орцгоё гэв. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-то баярлалаа. Энэхүү газар маань бүх төрлийн маус засдаг ба маусны даралт, скроллын эргэлт, grip type буюу илэгдэл гулгалтаас хамгаалах наалт, skate буюу гулгалт сайжруулах наалтнууд, гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэхүү хаягуудаар нь ороод сонирхоорой. Баярлалаа. Япон улсын ахлах сургуулийн гар бөмбөгийн тэмцээн. Мияги Мужийн финалийн шат. Карасуно ахлах сургууль болон Шираторизава академийн тоглолт эхэллээ гэж зарлана. Карасуно ахлах сургуулийн гарааны гишүүд 1 дугаартай Савамура Дайчи, 3 дугаартай Азумана Асахи, 5 дугаартай Танака Рюносуке, 9 дугаартай Кагаяма Тобио, 10 дугаартай Хината Шойо, 11 дугаартай Цукушима Кей, 4 дугаартай Либер Нишиноя Ю, дасгалжуулагч Такеда Итэцу, Шираторизава академийн гарааны гишүүд 1 дугаартай Ушижима Вакатоши, 4 дугаартай Охира Лион, 5 дугаартай Тендо Сатори, 8 дугаартай Гошики Цутому, 10 дугаартай Ширабу Кенжиро, 12 дугаартай Каванаши Тайчи, 14 дугаартай Либер Ямагата Хаято, дасгалжуулагч Вашижо Танжи гэж танилцуулна. Харин манай дэмжихээр ирсэн хэд эсрэг баг олон удаа финалдаж байсан ч манай хэд анх удаа л финалд гарч байна. Сандрах нь аргагүй байх гэхэд Цукушимагийн ах тэгвэл анхных нь 5 үе юм уу гин. Тоглолт эхэлж ихний довтлохог Дайчи гаргахаар болно. Ушивака довтлон Нишиноя авчихлаа гэж бодсон ч алдчихна. Давуулт ирэхэд Дайчи гадаа гэж бодон орхитол дотор унан алдна. Харин Асахи Танака хоёрын дунд ирэхэд хинэн ч авч чадалгүй алдахад гинэт Сугавара тайвширцгаагаач гэж орилно. Нишиноёч надад 3 боломж өгөөч гэв. Дараалан олон оноо алдсны дараа Танакагийн довтлохоо амжилттай болон эхний оноогоо авна. Завсарлага авч хаалтныхаа цагийг тааруул. Ушивакад хан байгаа гэдгийг мэдрүүлгэн. Манай хэд ч 3 хаалтаар хааж шулуун зохиулж түүнийг нь Нишиноё хүлээн авахар ярилцсан байв. Гэсэн ч Нишиноё авч чадалгүй алдан оноо 15-7 болно. Нөгөө өвгөнч тэр нүдний шилтээ нөхөр хичээж байгаа юм уу гин. Цукушимагийн ах нь тэр бол мэдрэмжээрээ үсэрдэг тоглогчдоос өөрийн хүчинд найддаггүй. Тэр бэлтгэл хийх тусам тайвширдаг. Харж байгаа зүйлдээ л итгэдэг гэв. Цукушима Ушивака дээр ирэхийг мэдсэн ч хаач чадалгүй оноо алдна. Ушивака давуулт хийх болоход түүнийг Ойкавагийн шиг аимшигтай довтлогоо хийдэг гэж ярилцсан. Түүнийг давуулт хийхэд Дайчи авахч бөмбөг гадагш гарan алдна. Харин дараагийн довтлогоог Нишиноё аван хөөргөж чадна. Кагаяма Танака руу холбон оноо авна. Манай хэд ч хэлсэндээ хүрж 3 дахь дээрээ авчихлаа гин. Солилцоогоор Хината Сугавара хоёр гарч ирэхэд улаан үст Хинатаг энэ тагжгар төвийн хаагч юм уу гин. Сугавара Ушивакаг онилонд авуулахад түүний урдуур өөр тоглогч орж ирэн авч улаан үстийн довтлохоогоор оноо авна. Шираторизавагийн 4 дугаар давуулт хийн гадаа унав. Зүрүүлэн Кагаяма давуултаараа оноо авна. Дараагийн давуултыг нь босгон 8 дугаар довтлогоо хийн зүрүүлээд оноо ав. Манай хоёрч хичээцгээе гэж ярилцсан. Оноо 24-16 болсон байв. Асахи довтлогоо хийхэд тэд босгон зүрүүлээд Ушивака араас нь довтлоход Нишиноё босгон Хината хаалтанд ойлгон Кагаямагаар холбуулан дахин довтлоход Ушивака хүлээн аваад зүрүүлээд өөрөө довтлогоо хийн оноо ав. Ингэснээр 25-16-гаар Шираторизава эхний үед ялалт байгуулна. Улаан үстч түүнийг хүнтэй өрсөлдөж байна гэж гайхав. Карасуногийн 10 дугаарыг таньдаг юм уу гэхэд гудамжинд таарч
хаалч байсан. Намайг ялаад улсын тэмцээнд орно гэсэн гэв. Укач энэ бол зөвхөн ихний үе. Ушижима 11 оноо авсан байна. Энэ нь тэд та нараас айж байгаа гэсэн үг гин. Хоёрдугаар үе чихэлж Шираторизава дагуултгийн Дайчи босгон нэгдсэн довтлогоо хийхээр урагшилцгаана. Кагаяма Дайчид холбон оноо авна. Ушивака дагуулт хийхэд Танакагийн нүүрэнд зохин тор даван оноо авахд манай хүнч босч ирэн яг төлөвлөснөөр боллоо гин. Хината талбайд орж ирэн хурдан довтлогоо хийн зохиход улаан үст гарч ирэн хаагаад Ушивакаг ялмаар байгаа бол эхлээд намайг ял гин. Дараагийн дагуултыг Дайчи Танаканаар босгон Кагаяма довтлогоо хийхэд улаан үст дахин хаан цүм дарах арга барил гин. Хинаташ дахин довтлогоо хийхэд түүний нүдний хөдөлгөөнийг дагуулan хаалт хийн оноо аваад өнөөдөр би 120% байна гэж догдлон баярлана. Багш завсарлага авахд улаан үст тэдний холбогч сайн юм а. Гэхдээ харц нь хитрхи ойлгомжтой юм гэв. Хөөе Кагаяма яасан бэ гэхэд зүгээр дээ гэсэн ч дотроо холбосон довтлогоо маань хаалгуулахад дургүй хурж байна гэж бодно. Багш яаж ингэж хаагаад байгааг нь гайхахад окей тэр бол унших хаалт. Холболт хаашаа очихыг харж байгаа төсрөвөл хууртна гэж байхгүй. Харин тэдний 5 дугаарын хаах арга нь унших болон зүн бэлэг буюу таамаглах хаалт. Энэ нь буруу таах мөн бусаддаа саад болох үеч гардаг гэж тайлбарлав. Тоглож үргэлжлэн эсрэг баг давуултхийн торон цохин урд унахад Дайчи босгон манай хоёр хурдан довтлохоогоор оноо авна. Эсрэг багийн 10 дугаар довтлохоо хийх хүртэл хаашаа холбох гэж байгааг нь мэдэж чадсангүй гэж бодно. Улаан устж миний дээгүүр явуулж байдаг чич хожигдох дургүй байх нэ. Та нар сонирхолтой юм а гэж баярлана. Дараагийнхыг нь Хината руу хаах гэж үсэртэл хоошоо холбон Дайчи зогсон ч босгочихно. Сул бөмбөг ирж Хинатач улаан устыг болонлуу дагуулангүйж Хината руу холбон оноо авснаар оноо 11-11 болно. Кагаяма дагуултгийн эсрэг баг довтлохоо хийхэд Асахи босгон хариу довтлохоо хийх гэхэд улаан уст Хинатаг дагангүйж байснаа гинт буцаад нөгөө тал руу гүйн. Холболт Танака руу ирэн зогход улаан уст хүрэн зөрүүлээд Ушивака довтлохоо хийн оноо ав. Кагаямач сая албаар хуралт хийсэн үү эсвэл бодол нь өөрчлөгдсөн үү гэж гайхна. Укач тэр 5 дугаар бүгдийг ганцаараа зогсоох гэж оролдож байна. Улаан уст бол өрсөлдөгчийнхөө довтлохоог ашиглаж оноо авдаг. Гэхдээ ганцаараа зогсоох нь төгс хаалт биш. Одоо бидний хийх гэж байгаа холбогдоход ашигладаг хаалт бүтвэл оноо авах боломжтой. Угаасаа хаалт хийх нь довтлохоо хийхээс илүү үн цэнтэй гэв. Ушивакач хүчтэй довтлохоо хийм бүгд гайхан зогсон. Сэлгээгээр Цукушима орж ирэхэд улаан уст энгийн залуу байна гэв. Цукушимач муухай царайлахад Дайчи араас нь уурлахгүй шүү гэв. Улаан уст довтлохоо хийхэд Цукушима хаалт хийн оноо авахд багийнх нь баярлан орилдно. Улаан устд сайн уу энгийн залуу байна. Ганц хүний цагийн зөрүү манай тагжгарыг хуурч болохч надад үйлчлэхгүй шүү гэхэд Карасуногийн эхний жилийнхэн бүгд дургүй хөргмээр гэж бодсон чи хамгийн зөвүүн байна гэж уурлахад баярлалаа гэдэг. Цукушима улаан устын довтлохонд хүрэн хариу довтлохоо хийхэд Ушивака босгоно. Дахин 4 дугаар довтлоход Цукушима хурж Танака дахин довтлохоо хийн оноо авна. Сэлгээгээр Хината Сугавара хоёр гарч ирэн Сугавара давуулт хийгээд Кагаяматай солигдсон нэгдсэн довтлохоо хийн Кагаяма оноо авна. Шираторизавагийн хөгшин дасгалжуулагч ач хүүгийнх нь үед ч өөрчлөгдөөгүй байна гэж уурлана. Энэ нь Укай үгэн шин зүйл бол хүч гэдэгт итгэдэг байсан ба түүнийг зүүн жигүүртэй л найддаг хуучинсаг үзэлтэй гэж шүүмжилдэг байсан байв. Харин эсрэг талд Укай Башижо сенсей хизээч өөрчлөгдөөгүй. Энгийн байдал бол шилдэгнэ гэж үздэг. Тиймээс өндөр болон хүчрхэг тоглогчдыг хайж цуглуулдаг ба хэцүү бэлтгэл хийлгэж илүү хүчрхэг болгодог талаар тайлбарлав. Ямагучи Хинатагаар солигдсон гарч хөвөлттэй давуулт хийсэн ч эсрэг баг босхон Ушивака хүчтэй довтлохоо хийн зогсоо. Манай хэд ч завсарлага аван 3 хаагчийг цөм зохин оноо авах нь дог харагддагч дуусгах гэж битгий яар. 5 үе тоглож байж юу ч хийж чадалгүй дуусгах хайрын биздэ гэж тайвшруулав. Манай хэд ч буцаа талбай руу гарах үед Цукушима 3 хүний хаалтыг надаар удирдуулаач гин. Шираторизавагийн давуултыг Дайчи босхон Асахи довтлохоо хийн оноо 21-21 болно. Зөрүүлээд Ушивака довтлохоо хийхэд Цукушима хүрэн Танакаг босгоход Укай сайхан авлаа гэж баярлана. Үзэгчид ч зогсоож чадаагүй байж юунд нь баярлаад байгаа юм бол гэж гайхана. Зөрүүлэн эсрэг баг довтлохоо хийн оноо ав. Давуулт ирж Танака босгон Цукушима хууралт хийн холбогч руу нөгөөд 3 хаалт хийхээр бэлдэн Цукушима одоо гээд хаалт хийн үсэрч Ушивакаг шулуун зохиулснаар Нишиноё хүлээн авна. Улаан үстч эргэлзээгүй ийшээгээд Асахи руу хаахаар явтал Цукушимад холбон оноо авна. Бүгд л баярлан орилдож байв. Укайч ингэж нэг оноо авах шив гин. Оноо 22-22. Яачиж жижиг шувуунууд цуглан нийлээд том шувууг хөөж явуулж байгаа юм шиг харагдлаа гин. Асахи давуултаараа оноо аван дахин давуултал түүнийг нь босхон 4 дугаар хууралт хийн Дайчи босгосон ч улаан үст шууд даран оноо авч ялалт гэж орилтол Ушивака дуусаагүй байна. 2 оноо дутуу гэв. Энэ үед Ушивакагийн давуулт хийх ээлж болно. Давуулт хийн Дайчи босгон Асахи Танака 2 авснаар эсрэг багт сул бөмбөг очно. Эсрэг багийнхан ч бүгд довтлохоор бэлдэж Кагаяма хаилт хийх нь гэтэл Цукушима хүрсэн ч оноо алдна. Цукушимагийн ах түүнийг нэг л сонирн байна гэхэд Яачи түүнийг илүү эрч хүчтэй харагдаж байна гэхэд сургууль дээр нь Ямагучигээс өөр найз байдаг юм байх таа гэж бодно. Ушивака дахин давуулт хийн Дайчи босгон Цукушима дамжуулан Танака 3 хаалтны өөдөөс довтлон оноо авснаар 24-24 болно. Энэ үед Хината орж ирэн улаан устын довтлохонд хүрч чадна. Түүнийг орж ирэхэд Цукушима миний давуултыг авчих бол хурдан довтлохоо хийх магадлалтай. Тийм болохоор 5-ыг хаагаарай гэж загсан байв. Хината хариу довтлохоо хийхээр гүйтэл Кагаяма хаилт хийн оноо авна. Зөрүүлээд эсрэг багийн 4 дугаарч оноо авна. Давуулт ирж Асахи босгон хитрхи урагш яван Кагаямаг шууд хаяг ин. Түүнийг урагш хаятал улаан уст хөлөөрөө аван эргээд сул бөмбөг ирнэ. Хинатач урагш гүйж байгаад гинт болонлуу гүйхэд эсрэг багийнхан ч гайхаж Танака руу холболт өгөн оноо
оноо авна. Тэр ч дээд зэрэглэлийн өгөө шимаа гэж уурлана. Гэтэл шүгэл дуурч Шираторизава анхны завсралгаа аван өдийг хүртэл учирч байгаагүй хүчтэй өрсөлдөгчд байна. Гэхдээ сандрах хэрэг байхгүй. Өөрсдийнхөө аргаар оноо авахд болно гин. Сэлгээгээр 3 дугаартай тоглогч орж ирэн үсрэлттэй давуултын Асахи босхон Дайчи довтлохоохийн хаалгуулна. Эсрэг баг хариу довтлохоохийн оноо авснаар оноо 26-27 болно. 3 дугаар дахин давуултын Дайчи босгож манай хоёр хурдан довтлохоохийн оноо авна. Улаан үстч тэндээс хийчихэж байгаа юм уу? Галзуу юм аа гэж орилно. Танака давуултын Шираторизава довтлохоо хийхэд Нишиноя босхон Асахигийн довтлохоог хүлээн авна. Зүрүүлээд Ушивака хүчтэй давуулт хийхэд Нишиноя дахин босхон Асахи довтлсон ч хаалгуулан оноо 27-28 болно. Зүрүүлээд манай довтлогооч амжилттай болон оноо авна. Энэ үед Цукушима орж ирэн тэдний холбогчид хаалтыг давах мэдрэмж, итгэл найдвар өгч болохгүй. Зүгээр оноо өгнө гэж байхгүй. Дарамт өгч стресс үүсгэсээр байх хэрэгтэй гэж бодон Ушивакагийн довтлогоонд хүрнэ. Гарч явсан бөмбөгийг Хината авч Кагаяма зохиход эсрэг багийн 12 дугаар аван бөмбөг буцан ирнэ. Манай хоёрч хурдан довтлохоохийн оноо авна. Ушивакач холбогчтой хандан надад өг гэснээр хүчтэй довтлохоохийн оноо авна. Зүрүүлээд манай хэд зэрэгцэн довтлохоо хийн. Эсрэг багийн холбогч манай довтлогчид зам тавьж өг гэсээр Ушивака руу холбоход Цукушима хэсэгхэн хугацааны сандралт болон уураас бий болсон холболт энийг л хүлээж байлаа гэж бодон Ушивакагийн довтлохоог хаана. Энэ үед Ямагучид Ушивакаг дийлнэ гэж байхгүй. Гэхдээ хідэн довтлохоог нь зогсооё гэж бодож байгаагаа хэлж байсныг нь бодон зогсон. Зааланд байсан хүмүүс Ушивакаг зогсоочглоо гэж орилдно. Харин Цукушима зүгээр нэг хаалт 25 онооны нэг л оноо зүгээр л нэг клуб гэсэн ч өмнө нь Бокутагийн хэлж байсан гар бөмбөх дурлах мөч ирнэ гэж хэлж байсныг бодон тийм ээ гэд баярлан орилно. Багийнхнаач бүгд л баярлан түүнийг дэмжинэ. Хинатач түүн дээр ирээд 100 оноотой тэнцэхэр байлаа гэхэд баярлалаа гэд түүнийг яжилсан харцаар харна. Хинатач уурлахад Танака түүнийг зогсон. Чи ч гэсэн төвийн хаагч юм чинь оролдоод үзэхгүй юу гэсэн царай байгаач тайвшир гин. Харин Цукушима тэгж сүр болох хэрэггүй. Ганцхан оноо тэмцээн одоо л эхэлж байна гэв. Улаан үстч тэр муу албаар цохох цай гаргаж Ушивакаг чадна гэж бодогдуулаад хаасан. Новшийн нүдний шилтэ бацаан гэж уурлана. Гэхдээ энэ үед хожигдчиход байхад хөгшин дасгалжуулагч нь уурлахгүй байгаа нь бүр амар юм аа гэж бодно. Хөгшин дасгалжуулагч холбогчоо дуудан наад царай чинь ойлгосон юм шиг харагдаж байна гин. Холбогч нь энэ бэлтгэл байсан бол нистлээ алгадуулах байлаа. Саяных энгийн нэг алдаа байгаагүй гэд өөрийгөө алгадна. Тоглож эхэлж Ушивака довтлохоохийн оноо аван түүний араас улаан үстч довтлон оноо авна. Шираторизавагийн холбогч миний хувьд хамгийн дог гар бөмбөг бол энэ гээд Ушивакад холбоход Ушивака цохиж Нишиноя авч чадалгүй унан 25-18-аар 3 дугаар үед Шираторизавагийн ялалтаар өндөрлөнө. Ушивака Хинататай зөрөхдөө тэгж хөдөлж чаддаг юм чинь авалт болон хаахта сайн байх гэж бодсон юм. Өндөр тулалдаж чадахгүй байж арга барилч нь хүртэл сул дорой байна гэд явна. 4 дугаар үе эхэлж эсрэг багийн давуулалт гадна унна. Довтлохоо ирж манай хэд ч хаахаар очин Цукушима Асахид Ушивака хурдан довтлохоо хийхээр ирвэл хоёулаа үсрэхтэй удаанаар хөндлөн зохих хэсгийг нь хаая гэж ярилцсан байв. Ушивакач шулуун зохиж Нишиноя хүлээн аван Асахи довтлон оноо авна. Манай хэд нэгдсэн довтлохоо хийсэн ч хаалгуулчихна. Дэмжгээр ирсэн хэд Дайчиг байрлалдаа ороогүй болохоор баруунаас довтлон гэдгийг таамаглчихлаа гэд ярилцаж байтал Укай үгэн та нар өмнө нь тэгж боддог байсан болч гэтэл бүгд сайн байна уу гэж мэдлэн. Та нар юу ч бодлгүй бөмбөгний араас явчихдаг байсан гэж хоолов. Эсрэг багийн хөгшин дасгалжуулагч манай болон тэдний тулалдах арга барил тис өөр байгаач бүх хүчээрээ оноо авах гэж хичээж байгаа нь адилхан юм гин. Дайчиж давуулт хийх гээд Укай түүн рүү толгойд охин. Бага бүхнээ зүүн рүү явуулж аль болох олон удаа Ушивакаг довтлуулахаар ярилцсан байв. Ушивакач цохиж Танака хүрэн бөмбөг хоош яван Асахи Дайчи хоёр босгон Танака довтлсон ч улаан устдад хаалгуулна. Ушивака эхний давуултаа хийн оноо авна. Дараагийн давуултыг нь Дайчи хүлээн авч Цукушима довтлохоо хийн оноо авна. Хинатач Ушивакагийн хэлсэн үгийг бодон шарн хөдөлж өндөрт нь атаархаж байгаач гээд хаалт хийх гэж байсан ч яг л довтлох гэж байгаа юм шиг холоос гүйж ирэн үсрээд хаалт хийн оноо авснаар онооны харьцаа 11-11 болно. Укайч Нишинояг дуудан Хинатад юм хэлүүлсэн түүнийг урагш гүйж үсрэлгүй хажуу тийш үсрэн хоёр талдаа тусал гэсэн байв. Укай өвгөнч амжилттай залхуурч байгаа бол асуудалгүйч тагжгарт үсрэхээс өөр арга байхгүй гэн. Хината болон Танакагийн довтлогоо амжилттай болсноор оноо 18-18 болно. Хинатач хоёр тийш гүйж хаалт хийсээр дахин Танака оноо авна. Хоёр тал ээлжлэн оноо авсаар оноо 21-21 болно. Давуулт ирж Нишиноягийн авалт урагш очин Кагаяма нэг гараараа Хинатад холбон оноо авна. Цукушима талбайд гарч ирэн Кагаямад нэг зүйл хэлэх ба Кагаямач би чадна харин чи чадах юм уу гэхэд би Акаши сантай жоохон бэлтгэл хийсэн гэхэд энэ муу Фукуроданигийн холбогчтой бэлтгэл хийгээд атаархаж өгмөр юм гэж уурлана. Ямагучи Хинататай солигдож Ушивакаг онилон давуулт хийн. Эсрэг багийн 8 дугаар довтлогоо хийн. Хаалтанд хүрэн Танака босгон Цукушимад холболт ирэхэд эсрэг багийнхан ч нэг хүний цагийн зөрүү гэж гайхацгаан Цукушима зохин оноо авна. Шираторизава завсарлага аван хөгшин дасгалжуулагч уурлан тэдний хамгаалалт тоглолтын туршид ховсон өөрчлөгдөж байна гэхэд Ушивака цоор хогийн хаалт гэж байдаггүй гэв. Ямагучи дахин давуулт хийхэд Ушивака хүчтэй хариу довтлогоо хийн зогсооно. Асахи довтлогоо хийн хаалгуулж дахин Цукушима руу холбоход хүр чадалгүй дээгүүр нь
өнгөрсөн ч доороос нь аван оноо уулгана. Зөрүүлээд Ушивакаж товтлогоогоо амжилттай болгоно. Shiratorizawa-гийн 7 дугаар сэлгээнээс гарч ирэн хөвөлттэй давуултхийн Nishinoya босхон Asahid холбон товтлогоо хийхэд зөрүүлэн Ушивака хууралт хийн. Хөгшин дасгалжуулагч талбайн нэг хэсгийг хамгаалах үед нөгөө тал нь золиос болж байдаг. Хүчтэй товтлогооноос болж хоошоо болсон бол урд хэсэг онгойно гэснээр оноо 24 болно. Манай хэд завсарлага авч хамгаалалт болж байна. Kageyamag чадах уу гэхэд мэдээж чаднаа гэв. Sugawara-ч ядарч байвал би хизээд бэлэн шүү гэхэд ядраагүй гэн. Дахин хөвөлттэй давуулт ирж Daichi хүлээн авч Asahi оноо ав. Зөрүүлээд улаан уст оноо авснаар Ушивакагийн давуулт хийх ээлж болон бөмбөг торонд зохин оноо авч 25-26 болно. Дараагийн давуултыг нь Nishinoya аван эсрэг багт сул бөмбөг очсноор 4 дугаар товтлоход хаалтанд орон алдна. Тэдний тоглолтыг үзэхээр ирдэг үгэнч найдаж байгаа шүү Карасуно гэд чангаар ойрлно. Манай 3 дугаар ангийнхан ч баярлан Ukay үгэнч тэр хөгшин одоо болтол ирдэг юм уу гэж гайхна. Харин Ukay дасгалжуулагч найдварыг нь алдаж болохгүй нэ гин. Sugawara давуултын зөрүүлээд улаан ус товтлогоо хийхэд Sugawara аавна. Hinatад холболт ирэн цохиход хаалтан цохон гадаа гарснаар 27-26 болно. Энэ үед Kageyama давуултын бөмбөг урд ирэхэд эсрэг баг хүлээн авч эргээд сул бөмбөг ирнэ. Hinata ч урагшгүйж Kageyama холбоход Hinata зүүн гараараа бөмбөгийг хатхан оноо авснаар 29-27-оор 4-р үе Karasunoгийн ялалт болно. Бүгд л баярлан Daichi энэ л бидний хамгийн том боломж гэж бодно. Hinata ч Kageyama дээр ирэхэд түүнийг заамдаад сайхан авлаа гэхэд аятайхан царай гаргаач гэснэ. Гэхдээ дахиад нэг үе тоглох нэ гэж баярлана. Сүүлийн үеийг Sugawara-гаар эхлүүлэе гэж бодож байна гэхэд Sugawara сандран би халсан байгаа байж гар хүүтэн байна гэж бодон зогсдол Shimizu түүний гараас барьтал ичиж улаахад нөгөө хэдэн ч би гарыг чинь бариад өгье гэд шудраг бус байна гэж дайрцгаана. Сүүлийн үе эхэлж Sugawara гараанд гарч ирэн давуулт ирж Танака босхон Asahi довтлон эхний оноог авна. Зөрүүлээд Ушивакач хүчтэй довтлогоо хийн оноо авна. Sugawara дахин Asahid холбон довтлогоо хаалтан зохин гадаа гарна. Asahi давуулт хийн эсрэг багийн довтлогоо торон зохин Sugawara эхний хүрэлт болоход Nishinoya араас үсрэн холболт хийн Sugawara довтлсноор оноо авна. Shiratorizawa завсарлага аван хөгшин дасгалжуулагч оноог эргүүлж авгин. Тэд Karasunog эрсдэлтэй зүйлс их хийж байгаа талаар нь ярилцсан. Asahi давуулт хийн бөмбөг торон зохин оноо авна. Дахин давуулт хийхэд хүлээн авч Ушивакагийн довтлогоо амжилттай болно. Үргэлжлүүлэн Ушивакагийн давуулт хийх ээлж болон давуулт нь Asahигийн гарын цохин гарна. Дараагийнхыг нь Daichi аван эсрэг талд сул бөмбөг очсноор араас Ушивака довтлон оноо авна. Ушивака дахин давуулт хийн манай хэдж гадаа гэж ойрлсон ч бөмбөг дотор унсан байв. Оноо 4-5 болон Shiratorizawa тэргүүлж эхэлнэ. Дараагийн давуултыг Asahi биеэрээ авч эсрэг талд сул бөмбөг очин дахин Ушивака руу холбож араас зохин Tsukushima хүрсэн ч Nishinoya хүрч чадалгүй алтна. Дараагийн давуулт урд унан Daichi босхон сул бөмбөг очно. Улаан устын довтлогоог хаан нөгөө талд очин дахин хаалт хийн хүрнэ. Hinataч аавны шиг л байна гэж бодно. Sugawara холбон Tanaka довтолж эсрэг баг хүлээн авна. Зөрүүлэн Ушивака довтлогоо хийтэл бөмбөг гадаа гарсан гэсэн ч зураасан дээр унсан гэж үзэн оноо өгнө. Гэтэл гинэт бүгд л гайхан Tsukushimаг сонин байгааг анзаарна. Ukay ярин Ушивакагийн довтлогоонд хүрээд эсгсэн байх гин. Tsukushima аз болоход чихчийн хуруу байлаа. Өвдөлтөө тэснэ гэвэл цусыг нь тогтооход хэр удах бол гэж бодсоор эмч рүү явахаар болж Hinata цаг хожиж байгаараа гээд явна. Харин түүний оронд Narita орж ирнэ. Daichi ч түүнийг тим царай гаргана гэдэг одоо л чадах бүхнээ харуулахгүй бол хизээ харуулах юм гэж бодно. Ушивакач давуулт хийн Daichi хүлээн авч Nishinoya араас үсрэн холбон Sugawara довтлогоо хийхэд улаан үст хаалт хийн дарна. Хоёр баг байраа солон Ушивакагийн давуулт торон цохин алдснаар оноо 8-5 болно. Довтлогоо ирж Narita босхон Asahигийн довтлогоо хаалтан цохин ойж ирсэн бөмбөг Hinataгийн нүүрэнд цохино. Hinata зохиулсан ч довтлогоо хийхээр булан руу гүйтэл Sugawara нөгөө талд Tanaka руу холбон оноо авна. Hinata зүгээр үү гэхэд тиймээ гараа хөдөлгөж амжихгүй болохоор нь нүрээрээ авъя гэж бодсон ч хамартаа оногдоод цус гарвал сэлгээнд суух болохоор гэхэд тэгвэл харж чадсан болохоор хөдөлсөн юм уу гэж гайхацгаана. Ушивакач хамгийн жижиг авьяаслаг тоглогч байх болов уу гэж бодсон ч тийм байгаагүй. Түүнд авьяаслаг тоглогчдод байдаг ухаан арга барил байгаагүй. Гэхдээ л амьдралдаа анх удаа чамайг бясалгахыг хүсэж байна гэж бодно. Дахин нэгдсэн довтлогоо хийхээр болж Nishinoya араас орж ирэн холбох гэхэд улаан үст биеийн байрлалыг нь харуул хоошоо явуулахгүй. 10-таа хосолж байгаагүй гэж бодсоор Sugawara-гийн дараагийн удаа дахиад довтлоно гэснийг санан Sugawara-д очно гэж бодтол Tanaka-д холбон оноо авна. Kageyamag талбайд орж ирэхэд Hinata ядарсан ямаа эргээд ирлээ гэхэд дагзаа сайн хамгаалаарай гэв. Kageyama давуулт хийхэд эргээд сул бөмбөг ирэн эхний хүрэлтээрээ холболт өгөн Hinata оноо авна. Тоглолт үргэлжилсээр оноо 12-9 болсон байв. Завсарлага аван Ukay тэднийг юу гэж дэмжих вэ гэж бодон зогсдол хөгжөөн дэмжигчид тэднийг дэмжин ойрлолтно. Манай хэд ч баярлан харцгаана. Гэтэл нөгөө талд Shiratorizawa-гийн хөгжөөн дэмжигчид дуулж эхэлнэ. Давуулт ирж Tanaka авч нөгөө талд сул бөмбөг очин Ушивака довтлоход Hinata торноос хол байсан ч нэг гараараа хаан бөмбөг ойн оноо авна. Ukay ч саяны хаалт биш бараг авалт байлаа гэв. Ямагучи Hinata-гаар солигдсон орж давуултаа Ушивакагийн байгаа хэсэг рүү хийн бөмбөг торонд зохин эргээд сул бөмбөг ирнэ. Бүгд урагшлан нэгсэн довтлогоо хийн Daichi-гийн довтлогоог хаасан ч торонд хүрснээр оноо 12-11 болно. Ямагучи дахин давуулт хийж зөрүүлээд Ушивакагийн довтлогоо хаалтан түрэн Tanaka авснаар Narita холболтыг зохиж чадалгүй хууралт хийсэн ч
амжилттай болно. Дараагийн давуултыг авах гэтэл багийнх нь хүн гадаа гэснээр сандран алдна. Хөгшин дасгалжуулагч завсарлага авах гэсэн ч Ушивака чам шиг чадвартай хүн яагаад сандарна гэж дараагийн удаа зогсооно гэснийг сонсоод болно. Багийнх нь ч гайхамшигт эйсээс дараагийн эйст хэлсэн үг байлаа гэж харна. Дараагийн давуулт Ушивакаг онлон очсон ч 4 дугаар эренг авч Шираторизавагийн давталхоо амжилттай болно. Давуулт урд ирж Нишиноё босгосон ч Ушивака шууд дахин дарж оноо авснаар оноо 14-13 болов. Дахин давуулт ирэхэд Дайчи хүлээн авч нэгдсэн давталхоо хийхээр бүгд урагшлан Дайчигийн давталхоо амжилттай болсноор оноо 14-14 болж тэнцэнэ. Дайчи давуултын 8 дугаарын давталхоог авч Кагаяма буцааснаар Ушивака давталхоо хийн Нишиноё авч Асахи босгон Нишиноё буцаахад Ушивака дахин давталхоо хийн оноо. Багш бүгд сэтгэлээр унчглаа. Завсарлага авах боломжгүй гэж бодож байтал Укай босч ирэн битгий доошоо хараад бай. Гар бөмбөг бол дээшээ хардаг спорт гэж орлов. Түүний үгийг сонсон бүгд инээмсэглэн зогсцгоно. Гэтэл гаднаас Цукушима гүйсээр орж ирв. Шууд Укай дээр очин цус алдал зогсчихсон. Хавцсан эсгийг нь чанга боосон. Чигчэн уруу болохоор тоглоход бараг нөлөөлөхгүй гэхэд Укай Шимизүрүү харахад ерөнхийдөө бол тийм ээ гэв. Укайч түүнийг тоглолтод орохыг ингэж их хүсэж байдаг гэж бодно. Кагаяма ч хуралт хийснээр оноо 15-15 болоход Цукушима орж ирэн Асахи давуулт хийж 4 дугаар хүлээн ав. Ушивака довтол Цукушима гимцэн гараараа хүрчихэн. Дайчи буцаан Ушивака дахин довтолж Нишиноё хүлээн ав. Асахиж араас довтол 8 дугаар босгон. Ушивака 3 дахь довтлон бөмбөг торондоо Нишиноё босгоно. Гурвал урагшгүй Цукушима хуурах гэж оролдон холбол Танакад очин довтлсноор оноо ав. Манай хэд ч бүгд л баярлан ойрлолдно. Оноо 15-16 болсноор Шираторизава завсарлага ав. Окей, Ушивака бараг 40 оноо авсан байна. Ганцаараа бүх онооны хагасыг авна гэдэг аимшигтай юм а гэж бодно. Гар бөмбөг нэгийн эсрэг нэг байсан бол бид хизээч тэднийг дийлэхгүй. Би жижиг довтлох хүчээрч дутуу. Гэсэн ч талбайд зургуулаа байгаа. Бүх хүчээрээ довтлцгоё гин. Асахи давуултхийн бөмбөг гадаа гарна. Зөрүүлээд Ушивакагийн давуултч гадаа гарна. Цукушима давуулан эргээд Ушивака довтлон Хинатач түүнийг агаар дээр тогтчихлоо гэж гайхна. Зөрүүлийн Хината хурдан довтлохоо хийн оноо ав. Кагаяма хүчтэй давуултхийн эргээд сул бөмбөг ирэн Хината дахин довтлохоо хийсэн ч улаан өсөд хаалгуулснаар оноо 18-18 болно. Танакагийн довтлохоо амжилттай болон эргээд 8 дугаарч довтлохоо хийн оноо ав. Эсрэг баг давуултхийн бөмбөг торонд зохин урд унах үед Дайчи хөдөлж чадахгүй, хөл хөдлөхгүй байна гэж харан зогсон. Гэтэл араас Нишиноё орж ирэн босгоход 8 дугаар шууд даран Нишиноё дахин авч Асахигийн довтлохоо амжилттай болно. Дөрөв нүдтэй цагийн зөрүүтэй довтлохоо үйлчлэхгүй гэснээр төвөөрөө хурдан довтлохоо хийлгэн Цукушимач хүрнэ. Манай хэд ч довтлохоос өөр арга байхгүй гэснээр бүгд урагш гүйцэтгэн. Холболт ирж Хината араас довтлохоо хийн хаалтан цохин доош унахад Ушивака босгон эргээд довтлохоо хийн бөмбөг Хинатагийн нүүрэн цохин. Танака босгон Кагаяма буцаана. Дахин Ушивака довтлох гэхэд 3-ын хаалт хийхээр ирнэ. Цукушима сэлгээгээр орж ирэн 3 хүний хаалт хийхдээ цохих өнцгийг нь нарийсгаж байсан бол сүүлийнхтэр хаацгаая гэж ярьсан байв. Ушивакач цохилтынхоо чиглэлийг өөрчлөн цохилт Кагаяма дээр ирнэ. Дайчи босгон сүүлийнхийг нь Асахи зохиход бөмбөг хаалтан дойн хоош явж Танака босгон эргээд бүгд нэгдсэн довтлохоо хийхээр урагшлана. Холболт ард Хинатад ирж довтлохоо хийхэд 14 дугаар бөмбөгөнд хүрсэн ч босгож чадалгүй алдан 19-21-ээр Карасуно ялалт байгуулна. Шираторизавагийн холбогч ялагдана гэж бодсонгүй гэхэд 4 дугаар бидний хинэн ч ялагдана гэж бодоогүй байх гэд бүгд л уйлцгаана. Дасгалжуулагч нь буцаж очиод уулзалт хийн. Шагнал гардуулах ёслол дуусгаар буцацгаая гин. Багш бүгд сайн байлаа гэсээр баярлан уйлна. Укай Дайчид сүүлийн хийгэн сайн хаалаа гэд Цукушима дээр очин чи бол өнөөдрийн шилдэг тоглогч байлаа гин. Ушивака цементнээс гарч ирсэн Хината Шоё, Кагаяма Тобио дараагийн удаад ялнаа гэхэд манай хоёрч өөрсдийгөө илүү гэдгээ харуулах болно гэв. Цукушима угаалгын өрөөнд муухай царайлан зогсно. Ямагучи орж ирэн шагнал гардуулах ёслол эхлэх гэж байна гэхэд нилээд хэдийг зогсооно гэсэн байж ганцыг л зогсоож чадлаа. 5 үе тоглосон байж гэхэд гутарч байх цаг биш. Улсын тэмцээнд орно гэд уурлан явна. Японы ахлах сургуулийн улсын авраг шалгаруулах тэмцээний Миягийн мужийн ялагч болсонд баяр хүргийгээд батламж, цом, медаль гардуулан хаврын улсын тэмцээнд орох Карасуно ахлах сургуульд амжилт хүсье гин. Токиогийн эхний шалгуурт 4 сургууль сонгогддог. Никомо Букураданы 2 тэнцсэн байсан. Бид нар амар хүмүүстэй бэлтгэл хийж байжээ гэж ярилцсан. Хината Никомог ялнаа гэхэд Кагаяма Никомо гарч ирч чадвал шүү дээ гэв. Дахиад нэг тоглоё гэхгүйгээр хаврын тэмцээнд тоглолцгоё гэснээр Haikyuu анимны маань 3 дугаар улирал дуусаж байна. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дарж дэмжээрэй. Удахгүй дараагийн бүлгээр иргэн уулзъя. Хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баярлалаа.